Сайн байцгаана үзэгчдээ, сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадлага хаяг дээр контент бүтээгч анх 2 миний биеэр цааш үргэлжилж байна. За энэ удаагийн дугаар дээрээ өмнөх удаагийн нөгөө ярьсан зүйл болох нүүр бодлын талаар үргэлжлүүлэн бас нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэсэн байгаа. За тэр маань юу вэ гэхээр арсны өнгөндөө тохирсон суур крем сонгох талаар байгаа. За мэдээж нүүр бодлын хамгийн чухал хэсэг бол яг өөрийнхөө арсандаа тохирсон суур кремийг сонгох явдлага. За хит цайвар ч юм уу эсвэл хит бараа өнгийн крем сонгож өгснөөрөө нүүр болон хүзүүний маань өнгө нь ялгараад ингэснээрээ нөгөө бидний будалд айгүй болох дээрээс нь хиймэл харагдаж өгдөг байгаа. За хамгийн түрүүнд энд харагдаж байгаачлан бүгдээрээ арсны өнгөө тодорхойлох хэрэгтэй. За хамгийн ихний зурагнаас харуул нэлээд цайвар өнгийн арс байгаа. За амархан улаадаг, нарны туяанд амархан түлэгддэг төрлийн арс байгаа. За хоёр дахь төрлийн арсыг харах юм бол дийлэнхтэй ерөнхий манай монголчуудын арсны өнгөтэй төстэй. Тэгээ энэхүү одоо арсны төрөл маань гаднаасаа харахад шаргал, алтлаг туяатай байдаг. За сүүлийн арсны хувьд бол нэлээд жоохон бордуу арс байгаа. За энэхүү арсны хувьд бол нарны туяанд амархан илүү ихээр нөгөө нэг борлж өгдөг. Гэхдээ энэ арсны бас нэг давуу тал нь нөсөө тол бүүсгтээ арай жоохон бага байдаг байгаа. За суур крем сонгоход бас нэгэн чухал зүйл бол нөгөө андертон буюу яг нөгөө өөрийнхөө суур туяагаа мэдэх хэрэгтэй. За хэрхэн та өөрийнхөө яг арсны суур туяагаа мэдэх вэ гэхээр яг цонхныхоо өмнө очиод байгалийн гэрэлд очиод яг энэ алганыхаа артлын одоо энд харагдаж байгаа суцааныг хараад үзээрэй. За хамгийн ихэнд харагдаж байгаа зураг бол мэдээж нөгөө кул тон буюу хүйтэн туяатай өнгөтэй байгаа. За энэ нь бол яг тэрхүү нарны туяанд суц нь бол цэнхэр эсвэл нийл ягаан өнгөтэй харагддаг. За хэрвээ ийм төрлийн өнгөтэй суцтай бол та хүйтэн туяатай гэсэн үг. За харин дараагийнх нь бол нөгөө нэг natural буюу арай жоохон байгалийн. Дээрээс нөгөө талаараа бол саармаг туяаг хилдэг. За энэ нь бол аль алиндаа ордог гэсэн үг. Хүйтэнч бай, одоо дулаанч бай, аль аль өнгөрөөгөө орчдөг тэр суур туяаг хилж байгаа. За суцны өнгө нь бас нэх айхтар тэгж тодорч харагддаггүй туяа байгаа. За сүүлийн энэхүү зурган дээр бол мэдээж нөгөө дулаан өнгийн хүмүүсийн суурны туяа харагдаж байна. За суцны өнгө бол мэдээж нөгөө ногоон, дээрэс нь арай нэг жоохон шаргалдуу ногоофтор туяатай өнгөтэй байдаг байгаа. За хамгийн чухал зүйл бол бид нар мэдээж өөрийнхөө арсандаа тохирсон одоо нөгөө суур кремээ дэлгүүрт орж шалгахдаа хэрхэн одоо шалгаж авах вэ гэдэг талаар байгаа. За дийлэн хүмүүсийг харах юм бол оронгуутлаа яг энэ гарныхаа хэсэг дээрээ тестрлж үздэг байгаа. За яг гарны маань өнгөтэй таарж ивэл яг миний арстай таарж ийн гэж бодоод авчдаг. Гэхдээ яг үнэндээ бидний гарны өнгө болон нүүрний өнгө бол одоо шал ондоо байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэн маань ч гэсэн суур кремээ хэрвээ дэлгүүрт ороод арсандаа тохируулж сонгох гэж байгаа бол гар гэхээсээ илүүтэйгээр яг энэ шанааны хэсэг дээрээ түрхээд үзээрэй. Ингэснээрээ та яг нүүрний тань өнгөтэй нь одоо хүзүүрөө тань уусах өнгөтэй яг энэхүү суур кремний өнгө таарж ийн үү үгүй юу гэдгийг яг баттай мэдэх боломжтой гэсэн үг. За хамгийн сүүлд та бүхэндээ бас нэмэлт зөвлөгөө өгөх зүйлсүүд байгаа. За мэдээж бол Монголын нөхцөлд гаргадаг түгээмэл алдаануудын нэг нь бол нүүрэндээ хит цайвар өнгийн суур крем сонгох гээд байдаг. За ингэснээрээ одоо нөгөө нүүр болон хүзүүний маань өнгө нь ялгараад айгүй болох харагддаг гэж одоо энэ хүү зөвлөгөөгөө эхлэхдээ хэлсэн байгаа. За мөн 100 өвлийн ялгаа гэж байгаа. Ялангуяа Монголын хувьд бол зуны улиралтай халуун, өвлийн улиралтай бас хит хүйтэн болдог үеүүдээр бол яг нэг ижил төрлийн кремийг хэрэглээд авах нь бас цохимжгүй. За зуны улиралд бол дийлэнхтэй арай нэг жоохон бордуу талдаа өнгийг сонгож авах нь зүйтэй. Харин өвлийн улиралдаа өөрийнхөө яг хэрэгэлдэг одоо өнгнөөсөө арай жоохон цайвар өнгийг сонгож авах нь зүйтэй байгаа. За мөн хамгийн сүүлд нь та яг дэлгүүрт ороод бараан юм уу аль эсвэл цайвар өнгийн хооронд эргэлзэж байвал ууг нь бол нөгөө арай бараа өнгө нь бидний арсны өнгөтэй дөхөө очиход байгалийн харагдаж болно. Гэхдээ яг сонгохдоо та аль болох жоохон цайвар өнгийг сонгоорой. Цайвар өнгийг сонгосны дараагаар та нөгөө арсан дээрээ цохих хэсгүүд дээрээ сүүдэр хийж өгөн тэ. Дээрээс нь хацар өнгөлөгчийг хийж өгснөөрөө яг нөгөө өөрийнхөө хүсэдсэн өнгийг гаргах боломжтой байдаг байгаа. За энэ удаагийн зөвлөгөөний цагаараа би та бүхэндээ яг нөгөө суур кремээ хэрхэн өөрийнхөө арсандаа зөв тааруулж сонгох талаар зөвлөлөө. Мэдээлэл маань ч гэсэн танд хэрэгтэй, таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа, баяртай.